За тэгвэл leverage. За ийм өндөр дүнгээр нэг стандарт лот чинь 100 мянган доллар шүү дээ тий. Ийм өндөр дүнгээр арилжаанд орохын тулд бид нар хэр баргийн хүмүүс яг стандарт лотоор арилжаанд ороход хэцүү байгааз. Тийм учраас тухайн таны ашиглаж байгаа брокер маань танд leverage буюу хөшүүргийг санал болгодог. За энэ хөшүүрг нь яадаг вэ гэхээр таны дасандах $1-ыг одоо бүр 30-аас $1000 тэнцвэрлэх үз тийм өндөр дүнтэй болгож өгдөг. Жишээ нь leverage нэгийг харьцах 500 байлаа гэж бодоход таны $1 чинь $500 тэнцүү болно. Тэгвэл $1 данстай байж байгаад тэг 100-5-аар бид нар арилжаанд орох боломж бас байна гэсэн үг байхгүй юу? Тийм байгаас $500 юм чинь. За тэг 100-5 биш юу? $1 байж байгаад тэг 1000-5-аар бид нар арилжаанд орох боломжтой байна гэсэн. За $2 байх юм бол бид нар тэг 100-1-ээр арилжаанд орох боломжтой болчихж байна гэсэн. За гих мэтчлэн. За тэгвэл брокерууд бүр нэгийг харьцах 100, бүр нэгийг харьцах 30 ч байдаг. Нэгийг харьцах 30-аас нэгийг харьцах 1000 хүртэл одоо хөшүүргийг бид нар санал болгодог. Өөрөөр хэлбэл би $100 байлаа гэж бодоход энэ $100-ороо бүр 1000 дахин үржүүлж болох нэ, тий. За тэгвэл $1 байж байгаад $1000 арилжаанд орж болох нэ. За ийм байна. За тэгвэл $1000 байлаа гэж бодоход 1000-аар үрчгээр тий $100 мянган арилжаанд бид нар бүр оролцох боломжтой байх нэ. Ийм байна. 100 мянга биш. 1 сая шүү. Тэ 1 сая юм байна те. 1 сая долларын арилжаанд бид нар авах боломжтой болчих шүү дээ. За тэгвэл $100 байх юм бол $100 мянган арилжаанд бид нар авах боломжтой буюу нэг лотоор авах боломжтой болчихлоо. За гэхдээ нөгөө тухайн хослол байдаг те. За $1-оос илүү үнэтэй хослолууд байх юм бол бид нар арилжаанд ороход хэцүү. Яг $1-оос одоо бага үнэтэй хослолууд байвал бид нар арилжаанд ороход асуудалгүй болчихсон гэсэн үг шүү дээ. За ийм байна. Тэгэхээр хөшүүргийн одоо давуу тал нь юм байх нэ. За тэгээд сул тал байгаа. Мэдээж хэрэг өндөр хөшүүргээр орж байгаа учраас одоо их мөнгөний савлгаа орж ирэхэд бидний хувьд нөгөө данс маань шатах аюул байгаа. За өөрөөр хэлбэл $100 байлаа гэж бодъё те. Би $100-тай байж байгаад би 1000 хөшүүрг авсан. За тэгээд 1000 хөшүүрг аваад би нэг лотоор арилжаанд орсон. За нэг лотоор арилжаанд орсон чинь 10 пип миний эсрэг явахад би баа дарчихсан. За тэгсэн чинь унаад 10 пип унахад одоо хасах 100-гийн алдагдал хүлээнэ гэсэн. Тийм байгаа зү тэ. Хасах 100-гийн алдагдал хүлээхэд миний одоо арилжааг автоматар брокер одоо гаргана. За яагаад гаргаж байна уу гэхээр өөрөө нөгөө нэг бидэрт зээлсэн тэр хөшүүрг байгаа зү тэ. Тэр хөшүүрг чинь брокероос одоо зээлж байгаа мөнгө байхгүй. Тэр зээлсэн мөнгөө одоо эрсдэлд оруулахгүй тулд одоо арилжааг автоматар гаргадаг гэсэн үг. Бидний арилжаанаас автоматар гаргадаг. Тэгэхээр хэдийгээр бид нар брокероос хөшүүрг аваад одоо өндөр хэмжээний дүнгээр зээлж арилжаанд оролцож байгаа ч гэсэн асуудалгүй яг арилжаанд байгаа одоо тэр мөнгөө л эрсдэлд оруулдаг гэсэн үг. Дансанд байгаа тэр мөнгөө л эрсдэлд оруулдаг байна. За ийм байна. Тэгээд брокерууд дээр бас шимтгэл байдаг. За шимтгэл буюу авах зарах үнийн зөрүү байдаг. За үүнийг болохоор шимтгэл гэж нэрлэдэг. За жишээлбэл бид нар ер нь бол брокер маань баг банк л гэсэн үг дээ. Бид нар яг зүгээр муугар одоо юугаар бодвол хар ухаанаар бодвол банк л гэсэн үг. За тэгээд банкн дээр нөгөө нэг доллар ч юм уу солиулахад очихоор нэг авах ханш зарах ханш гэж байдаг ш 8 шарга дээр ч адилхан. Яг үүнтэй адилхан авах ханш зарах ханш гэж өөр тустай ханш байдаг. За яагаад энэ тустай ханш байдаг вэхээр энэ хоёрын хоорондох тэр зөрүүгээр тухайн брокер чинь бидэд үйл ажиллагаа явуулж байгаа зардлаа нөхдөг, ашиг авдаг гэсэн үг. За жишээ нь евро паунд байна. Евро паундын хувьд бол 2 пипний зөрүүтэй байна гэж гарч ирж байна гэсэн үг. За экспредэ бүгдээрээ ойлголоо. Тэгэхээр бүх брокерт байдаг.